Сайн байцгаана уу? Намайг Амарчин гэдэг. Нэр Австралийн наваарч магистрийн тэтгэл зарлагдсан байлээ. Ангаа ухаан хим, физик, биологи, хот төлөв, төслийн менежмент, хүний нөөц, хууль, эдийн засаг, бизнесийн удирдлага, улс төр суурь, сэтгэл зүй, боловсрол, олон улсын харилцаа, генетик судлал, мэдээлэл технологи, банк санхүү, уулуурхай гих мэт бүхэн салбар байна дөө. Сургалтын төлбөр, замын зардал, эрүүл мэндийн даатгал, суурьших зардлын төр 140 мянга гаруй долларын тэтгэлэг байгаа. Хаар тэгээ бодож магадгүй. Би ямар юмар авдیں۔ Худ бахоо. Арай. Тэгж бодчихвол угаас авахгүй. Тэгэд явах те. Эдийн хэрэг болд юм уу? Ажлын туршлага, доор хаяж 2 жил нийгмийн даатгал төлсөн байна. Заавал төгссөн эсвэл сонирхсан мэргэжлээр ажиллах шаардлагагүй. Голч тун 3.0-аас дээш байлгаж үзээрэй тамин. Доош байвал уу? Мэдгүй. Тэгэд нийгмийн идэх тэтгэлийн аппликейшны хамгийн сүүлийн хуудсанд энэ хэсэг зөвхөн сонголтоор байдаг учраас ихэнх хүмүүс зүгээр хийж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалсан, TEDx зохион байгуулсан өөрийн гэсэн вебсайтта нэр хүнд бүхий нийгэмлэгүүдэд удаа хугацаагаар хамрагдсан гих мэт зүйлс тэнцэгчлээд түгээмэл байдаг. Зураг, видео, линк тодорхойлолт ямар нэгэн байдлаар баталгаажуулах хэрэгтэй. Дараагийн чухал хэсэг бол 4 ширхэг эссе. Нэгдүгээрт сургууль болон мэргэжлийг хэрхэн сонгосон. Жишээ нь Griffith-ийг яагаад сонгосон, юугаар алдартай, 2010 онд Robocon-д яаж исэн, хүүхд түүхээс авахуулаад профессоруудтай судлаарай. 2. Сонгосон хичээлүүд чинь карьер чинь хэрхэн нөлөөлөх вэ? Ямар ч эссе уялдаа холбоотой ойлгоно шүү. 3. Өмнө нь альва нэгэн өөрчлөлт хийхэд эсвэл хүнд нөхцөл байдлыг хэрхэн даван туулж байсан бэ? Энэ дээр нийгмийн нормыг зөрчөөсөн хүмүүс тэнцэж байлаа. Жишээ нь байгууллагатай цоошин програмчлал оруулж ирсэн, тамхитай хогийн сав санаачлах гих мэтчлэн. 4 төсөөний сэдэв болохоор тэтгэлгээс олж авсан мэдлэг, ур чадвар, танилын хүрээгээ амьдрал дээр хэрхэн ашиглах вэ? Өөрийн гой вижн байгаа үл гэдэг те. Ийм 300 хүүхдэд 4 эссе бичин. Тэгэд гой өгнөд ашиглаад те. Нэмээд эргэж ирэх төлөвлөгөө. Сайхан дэлгэрэнгүй бичээрэй мэдөө. Мөн ажлын байрны болон сургуулийн тодорхойлолт. Сургуульд очиагүй удсан тэгээ сайхан набор барайл тодорхойлдгоо өгдөг бахта. Үүн дээр нэмээд CV гой бичин шүү. Гой CV нэг хуудсан л багтдээ штэ. Тэгээ мэдээж IELTS-ийн ердөө 5.5 оноо. Хөдөөнийх нь бүр 5 оноо байж болно гэж хэлээ. Бизнес нодног Монголд хотоос 40 хөдөөнөөс 10 тэнцсэн. Зарим нь аймагта ганцаараа IELTS өгсөн хүн байна цаан чинь. IELTS онооны 100% баталгааг хаанаас авах вэ? Мөн хүмүүсийн түгээмэл асуудаг асуултууд байдаг. Оноо худалдаж авч болох уу? Цаадуулт нь авилгал өгчий гэх мэт. Нэрээ бас шир хэвэл гоё л энэ те.